Сайн байцгаана энэ сайхан гэрэлт өдрийн минь төргий. Сонсогч төмнийг би аврагдсан бол Христийн дотор зүй зохистой яваасаа аврагдаагүй бол эзэн бурхныг хүлээж аваасаа гэсэндээ энэ бүхнийг хүргэж байдаг юм аа. Ийм үед Христ чинь хүндч болон үл итгэгч хүмүүст ч гэсэн зориулагдсан энэ үгсийг дамжуулж байна. Иймд би эрчүүдийг уур хилэн маргаангүйгээр ариун гараа өргөж газар бүрд залбираасаа гэж хүсдэг 1-р Тимот 2:8. За энэ сэдэв бол ялалтын баталгаа. Библи бидэнд гараа өргөн залбирахыг уриалдаг. Энэ нь зүгээр нэг дохио биш. Энэ бол ялалтын сүнслэг илэрхийлэл, ялалтын баталгаа юм. Та эзэн залбирах, магтах, мөргөхдөө гараа өргөхөд ямар нэгэн сүнслэг зүйл ертөнцид болдог. Үнэхээр гайхамшигтай. Мосег бодоод үз. Израильчууд Амалектэй тулалдаж байх үед тэр гараа өргөж Израиль ялж байсан. Тэр гараа өргөж байхад Израиль ялж байсан. Харин гараан доош нь буулгахад дайсан нь даван галж байсан. Египтээс гарсан нь 17 дугаар бүлгийг бүтнээр нь уншаарай. Гэтэл 17 дугаар бүлэг гэсэн үг. За тэгээд залбирахтаа гараа өргөх нь таны сүнслэг бурханлаг урам зориг хүч чадал ирж хүчтэй холбогддог. Та одоо ямар ч шалгалтай тулгарч ирсэн ялгаагүй магадгүй та үүнийг тогтмол хийдэггүй байж болох юм. Тиймээс та залбирахтаа гараа өргөөрэй. Гараар дамжин ерөөл урсдаг байгаа. Бас та аль хэдийн ялсан гэдгийг тэмдэг болгон итгэлээр өргөж тэгээ заримдаа залбирах үед бурхны сүнс таныг тодорхой нэг зүг рүү гараа сунгахад хүрэгч мэднэ. Энэ бол сүнслэг үйлдэл юм. Хаан талархыг, бурхан талархыг. Үүнтэй адил та залбирахтаа гараа өргөх үедээ сүнсний ертөнцид ялалтыг хэрэгжүүлж тунхаглаж байдаг. Энэ бол ялалтын баталгаа юм аа. За ингээд хамтдаа залбирая. Оо халелуя, бурханд алдрыг өргөе. Мөнхийн бурхан минь ээ, залбирлын хүч болгон танд итгэлээр гараан өргөх ерөөлийн төлөө эзэн бурхан танд талархаж байна. Энэ нь ялалтын ба ноёрхлыг илэрхийлдэг. Сүнсээр би өргөлж ялж хүч чадал эр зориг төгсгөлгүй ялалтын дотор алхаж байна. Есүсийн нэрээр амен. Та бүхэн өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Өнөөдрийн энэ уншсан сэдвтэй холбогдуулсан эсэллүүдийг одоо би танд хаягийг хэлээд өгье. Дуулал 142:2, Гэтэл 17-гийн 11-ээс 13-ийн 1 хүртэл унших нь байна. 13 дугаар бүлгийг дуустал унших нь байна. 1-р Тимот 2:8.